1911 оны 7 дугаар сард Америкийн нэгдсэн улсын зүүн эрэгт температур 41 градуст хүрч хэдэн өдөр үргэлжилж зөвхөн Нью-Йорк хотод 211 хүн амиа алдсан. Доод Манхэттны Пайк гудамжны төгсгөлд нэг залуу сүүдэртэй болонд хэдэн цагийн турш унтах гэж оролдсны дараа усан онгоцны зогсоолоос өсөрч ус руу орсон байна. Тэр өсөрч байхдаа би үүнийг дахиж твчихгүй гэсэн байдаг. Мөн Харлемд хэд халуутсан ажилчин галт тэрэгний урдуур үсрэх гэж оролцсон тул цагдаа нар түүнийг барьж авсан байна. Агаар жуулт цахилгаан сенс өргөн хэрэглэгддэггүй байсан энэ үед олон хүмүүс аюултай халуун цагаарт дасан зохицож чадахгүй байв. 6 дугаар сард энгийн байсан ч өмнөд нутгаас ирэх халуун хуурайгаар далайн салхинаас болж тайван байх аргагүй болов. Род Айланд мужийн Провиденс хотод хагас цагийн дотор температур 11 градусаар нэмэгдсэн. Нью-Йорк хот болон Филадельфи хотууд үүмэн сам өндөртөж, Нью Ингланд даяар төмөр замууд мөрөөж, шуудангийн үйлчлэгээ зогсож, хүмүүс халуун нарны дор амиа алдаж эхлэв. Нийт нас барсан хүмүүсийн тоо хэдхэн 7 хоногийн дотор 2000-аас давсан гэж тооцоолж байв. 7 дугаар сарын эхний 2-7 хоногт Нью-Йорк хотод түүхэндээ температур 41 градус төрж байгаагүй ба хот халуун болон чийгшлийг давхад муу бэлтгэгдсэн байв. Агааржуулалтын муу систем, орон сууцны байдал асуудлыг улам дордуулж, эцэстээ хөгшөд болон залуучууд нас барж 2-7 хоногт няраа хүүхдүүд бөхчим халууныг тисч чадахгүй байв. Халууны оргил үед хүмүүс орон сууцаа орхиж, Нью-Йоркийн олон нийтийн талбайн сэрүүн өвсөнд орж, Централ паркийн модны доор унтаж, Батери паркт сүүдэр хайж байв. Бостонд 5,000 хүн гэртээ амьсгал богдохоос зайлсхийхийн тулд Бостон Common дээр шөнийг өнгөрүүлэхийг сонгосон. Хүүхдүүд шөнжин уйлж байсан ба эсвэл өглөө нь үүрт сэрэхгүй үлддэг байлаа. Гудамжууд эмх замбраагүй адилтай байв. Хүмүүс халуунд галзуурч нэг согтуу Нью-Йорк Трибюн санд мэдээлснээр халуунд солиорч цагдаа руу мах завчдаг сүх барьж дайрсан. Тэрээр цааш морьтой давхиж байхдаа замын хажуу руу унаж үлдсэн байна. 7 дугаар сарын 7-ны ойролцоо температур 7 дугаар сарын үеийн хэвийн түвшинд буцаж ирэхэд чигшил өндөр хэвээр үлдсэн. Нью-Йорк Таймс санд мэдээлснээр олон амь хохирогчид өглөөний 7-оос 10 цагийн хооронд амиа алдсан байв гэж бичсэн байлаа. Нью-Йорк Трибюн мэдээлэхдээ Нью-Йоркийг 5 хоногийн турш шатаж буй хуруугаараа дарсан аимшигтчдгөр температур буурахад сүүлчийн хараалаа илгээж чигшлийг үлдээсэн байв гэжээ. Гэсэн хэдий ч Нью-Йоркоос бусад газарт температур өндөр хэвээр байлаа. Бостонд хүмүүс 40 хэмээн халуунд байсан бол Мэйн мужийн Бангор болон Нью Хэмпширийн Нэшвилл хотуудад 41 хэм төрж дээд амжилт тогтоосон. Нью-Йорк мужийн Вудбери хотод нэг тариачин гадаах температур лаг хайлуулах боломжтой болох үед тариалангийн талбайгаа орхисон байна. Хүмүүс зөвхөн ядарч эсвэл халуун цохиулж үхээгүй. Халуун агаараас зогтох орлого хийхтэйч нас орсон. Ойролцоогоор 200 хүн далайн урлуу толгоогоороо шумбах үедээ живж нас барсан байна. Хотын эрх баригчид хүмүүст халууныг тэсвэрлэхэд туслах гэж галын хоолойнуудаар ус шүршиж байв. Коннектикут мужийн Хартфорд хотод хүмүүс троллейбусаар явхдаа ямар нэгэн салхи барих гэж оролдож, орон нутгийн шар аригны үйлдвэрлэгч усны торох цэцэрлэгт хүрээлэн таньдуулсан. Үйлдвэрүүд хаагдаж, шуудангийн хүргэлт зогссон бөгөөд тээвэрлэлт буурч, завнууд халуунд хагарч төмөр замууд нугарсан байна. Зарим гудамжны замын хар буцалж байна гэж Хартфорд Курант сонин мэдээлсэн. Энэ нь тээврийн хэрэгсэл болон явган хүмүүст ч наалдаж байлаа. Эхний 7 хоногийн төгсгөлд хүчтэй аянга цахилгаантай бороо орсон ч байдлыг аварсангүй. Нью-Йорк Таймс санд мэдээлснээр энэ нь зүгээр л төр зуурын бороо байсан бөгөөд маш их аянга цахилгаан цагж байснаа. Өглөөний 5 цаг 45 минутанд хэсэг бороо асгарснаа үүлнүүд далай руу алга болсон гэжээ. Бостонд шуурга нь сүрлийн үр дагавар авчирч цахилгаан хэрэгслийг гэмтээж замд нь таарсан хүмүүс амиа алдсан. 2 дахь аянгатай бороо 13-ны орчимд гарч эцэст нь температурыг энгийн түвшинд хүртэл бууруулсан. Гэвч энэ үед аянганд 5 хүн амиа алдсан байна. Дээд амжилт эвдсэн халууны давалгаа Нью Ингландын ард иргэдэд хамгийн их хохирол учруулсан билээ.